бол Ирэхэ хот юм. Энэ нь Ерүсалим руу явах замд байсан тул олон хүн өнгөрч байв. Энэ хотод нэгэн хараагүй хүн өглөг гуйж амьдардаг байжээ. Түүнийг намайг өршөөгөөч гэж хашгирах үед юудэчүүд түүн рүү харж зоос өгдөг байв. Тухайн үед юудэчүүд итгэлийнхээ төлөө залбирч мацаг барихаас гадна тусламж хэрэгтэй хүмүүст туслах ёстой байв. Энэ хүн Ерүсалим дахь ариун сүм рүү явж байсан тул ийм хүнд туслах хэрэгтэй болно. Гэтэл нэг өдөр энэ хараагүй хүн хүмүүсийн шивнэлтгийг сонсов. Холын Галилд Есүс гэдэг хүн амьдардаг байжээ. Тэрээр Бурхны хаант улсын тухай номлож олон гайхамшигыг үйлдсэн. Тэдний дунд үнэхээр чихэнд нь хүрсэн нэгэн түүх бий. Энэ нь хараагүй хүнд хараа өгөх тухай байсан биз дээ. Хэрвээ би хардаг байсан бол яах вэ? Үгүй, би бүр харж чадахгүй байгаа юм чинь. Би тэр хүнийг яаж олох юм бэ? Гэхдээ тэр хүнтэй ганц л удаа уулзсан бол тэр Есүсийг түүний өмнө ирнэ гэж зүйдлээчгүй олон удаа бодож байсан байхаа. Нэгэн өдөр хараагүй хүн өмнөгшгөө олон хүн өнгөрч байгааг анзаарав. Тэр үед тэр юу болоод байна гэж бодов. Дараа нь тэр миний зүгээр л цуурхлаар сонссон Есүс энэ гудамжны хажуугаар өнгөрч байгаа юм болов уу гэж бодов. Тэр чадахч нэгээр хашгирч Давидын хүү Есүсээ намайг өршөөгөөч ингэснээр хүн бүр сонсох болно. Ард түмэн шууган дэгдээсэн. Гэхдээ чи чимээгүйхэн ярьж чадах юм болов уу? Эцсийн эцэс танд насан туршдаа нэг удаа тохих боломж олгогдлоо. Энэ хүн бусдын юу гэж хэлснээс үл хамааран Давидын хүү Есүсээ намайг өршөөгөөч гэж хэлсэн. Тэгтэл нэг хоолой сонсогдов. Түүнийг энд авчир. Энэ бол Есүсийн дуу хоолой байсан. Энэ дууг сонсоод сохор хүний зүрх хэрхэн хүчтэй цохилж байсныг төсөөлөд үзтээ. Сохор зүрх жичирсээр Есүс рүү ирэв. Есүс чи надаас чиний төлөө юу хийгээсэ гэж хүсэж байна. Энэ түүхийг сонсоод тэр хүн цочирдсан байх. Хүмүүс өрөвдөхийг хүсэхэд тэд зөвхөн зоос өгдөг. Энэ бол хэн нэгэн түүнд ямар нэгэн зүйл хийхийг санал болгосон анхны тохиолдол байв. Сохор ир өөрт хамгийн хэрэгтэй зүйлийнхээ талаар эзэн минь би харахыг хүсэж байна. Есүс итгэл чинь чамайг аварсан гэж хэлсэн. Сохор хүн одоо харж байна. Түүний нүдэнд урд өмнө харж чадахгүй байсан шинэ ертөнц харагдав. Тэр ямар санагдсан бэ? Тэр Есүсийг ингэж дагсан гэж Библиэд бичсэн байдаг. Хүүхдүүдээ, олон хүмүүс өөрсдийгөө тодорхой алсын хараатай амьдардаг гэж боддог. Гэхдээ бид үнэхээр энэ ертөнц болон Бурхны үгийг тодорхой харж чадаж байна уу? Ихэнх хүмүүс Есүст залбирч, өршөөл, гуйж, эсвэл түүнийг харахыг хүсдэггүй. Бурхны бүтээсэн ертөнцийг илүү сайн харж, Бурхны бидэнд өгсөн хөршүүдээс илүү сайн харахын тулд 7 хоногийн турш залбирвал ямар вэ? Бидний залбирлыг сонсдог Есүс бидэнд та нарын итгэл танд харах боломжийг олгосон гэж хэлэх байх гэж би бодож байна.